Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрх хэмлэгч үйлчлэл визийн хөвглийн ярилцлагын нэвтрүүлгийн машин дугаар үзэгч та бүхэндээ студиэд шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр студиэд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн их хэмж ган тулга хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа өглөөний мэнд. Тэгэхээр өнөөдрийн үзэгч та бүхэндээ хүргэх мэдээллийн маань ерөнхий сэдэв бол архитект гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр архитект гэдэг бол мэдээж яалтчгүй одоо нөгөө шашин шүтлэг цагуугцаа орон байршил болон аливаа зүйлийг хамаарахгүйгээр хинт ч нөлөөлөх үйц байж чаддаг. Одоо шидийн гэх нь хаашийн, эдэний дээж гэх нь хаашийн бас нэг тийм сонин төрлийн ундаа гэж юу нь бол нэршиж болох бах. Тэгэхээр сүүлийн үед коронавирустай бай одоо гэр бүлийн ахуйн харигдалт гэж маш их бий боллоо гэж байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийл бий боллоо гэж байна. За тэгээд коронавирусгүй байсан ч бас харигдалт гэдэг бол үеийн үедээ аль ч улс оронд бол өрнөж ийсэн байсаарч байх болох бах. Тэгэхээр хүн яг ер нь харигдалт гэдэг энэ хүү яг энэ том орон зайд яг өөрөөгөө хэрхэн уусгаад байна вэ? За одоо монголчуудад ч бай дэлхийн нийтээр ярьдаг штеп бас ер нь ур чадвартай хүмүүс арх барьж утсараад архичин болгоцсон тохиолдол байдгаа л гэж тэгдэг. За эсвэл нөгөө орчны нөлөөнөөс болдгоо гэдэг те олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Ер нь бас ерөнхийдөө юунаас бас их үүсвэр нь тавигдаад идэх юм бол та нэг эмч хүн юм бас зүгтэж. За тэгэхээр ямарваа нэгэн юмыг одоо хийж эхлэхэд юм сэтэл тэмүүлэл гэж байдаг л да тийм ээ. Тэгэхээр арх одоо амсаж үзсэн, хэрглэж үзсэн тэр нөхцөл байдал бол янз бүрийн шалтгаанаар бол эхэлсэн байдаг. За жишээ нь хэм бол олон баярыг үл ялах баярыг бол яг нь тэмдэглэх нэрийдлэр ууж байгаа тохиолдлууд бас байна тийм ээ. За шагнал авсны за тэгээд хорин найр хийж байгааг удаан уулзааг байх гэх мэтчлэн юм нэг олон их баярыг яг нь хондоод болгож тэмдэглээд байгаа маань бол бас нэг хүчин зүйл болж байна гэдэг тийм ээ. Дээрээс нь хүмүүс бол ингээд одоо шинэ жилийн арга хэмжээ ч юм уу ямар нэгэн баяр ёслолыг заавал нэг юм одоо тийм ээ согтуураад хундаатай байж ээж ингэж явдаг гэсэн ийм нэг хөвшмөл ойлголт хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй суусан байна л да тийм ээ. Тэр хорин нарыг бол би зарим талаас нь ойлгодгүй байхгүй юу. Яагаад тэгэхээр хүндэтгэл үзүүлээд очисон ирсэн хүн болгоно ингээд арх өгнө гэдэг юм жаа надад их айгүй хэцүү байдаг, бэрхшээлтэй байдаг. Яагаад тэгэхээр архины хэрэглээ багтаа арх хэрэгэлдэг хүний үед бол энэ чинь бол тийм том дарамт болж ирж байгаа байхгүй юу те. Тэгэхээр энэ заавал яагаад ингэж байх ёстой юм бэ? Энэ хизээ ямар зан заншлаар ёс заншлаас ингэж ороод ирсэн юм бэ гэдгийг бид нараас эргэж хармаар. Тэгэхээр хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр автоматар дэгж штэ те. Хурим найранд очдог, очиход тэгээд архитартаа шахуулдаг, уудаг байдаг гэдэг ингээд асуудлууд бол үүсэж байгаа маа. За нөгөө нэг хэсэг нь болохоор ер нь бусдыг даган дуурайх маягаар гэж байгаа тийм ээ. Нийлж байгаа тэр хүрээллээ даган дуурайгаад. За нэг 4 5 улаан найз нөхөлдөг бол яг нь 2 3 нэг хэрэглэх юм бол нөгөө найзуудаа за чи бидний найз юм чинь одоо бидэртэй хамт ингээд явах хэрэгтэй тийм ээ. Угаасаа л бид нар ижил нийтлэг сонирхолтой бие биендээ туслаад ирсэн баяр жаргалаач хуваалцсан тийм ээ. За олон тохиолдсон ч гэсэн нэг даваанд тулнаа миний найзаа гэсэн маягаар тийм ээ. За нөгөөх нь бол яг бас нэг амьдрал дээр ч гэсэн тийм тохиолдол аягүй их байдаг л да. Их тийм зөөлөн сэтгэлтэй тийм ээ. Тодорхой амиг тийм олны дундаа байдаг. За тэгээд гартаа урд үйтэй машин дээр застдаг бай, сэлбэр мэлбэр хийдэг бай тийм ээ. Тийм хүмүүсийг бол одоо янз бүрийн байдлаар дайлсаар агаад тийм ээ. Бүр нарийн ярих юм бол бүр галнуур аягүй сайн хийдэг хүмүүс энэ төр айгүй их хүмүүсийн нөгөө хэрэгцээтэй байдаг тийм яг ирээд нөгөө тухайн хүний одоо ур чадвар хийх байдаг. Төсөр зардлаар тэр хүнээр өөрийнхөө ажлыг бүтээлгээд шүү дээ. Яг тэгээ яг нөгөө эхэндээ бол тэр чинь тийм болооч. Яванда нөгөө маань архины хамгаалалтаа болоод ирэх юм бол баг тийм ээ шил арх бариад ирж байгаа нь илүү их дотн санагдаад явчихж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр ер нь бол ингээд энэ хүн маань бол одоо уртын хугацаанд нь ингээд гаднаас нь харах юм бол энэ хүн ингээл хохирч байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо тэгж очиж байгаа тохиолдлуудад бол бас л сайн бодгол хэрэгтэй болчихж байна л да тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн сэтгэл зүйд юу байх хэрэгтэй вэ? Ер нь бол энэ арх тарс гэдэг зүйл чинь бол идэж уудаг энэ хүнсний бүтээгдэхүүн биш юм байна гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь бол одоо ингээд дэлгүүр дотор ингээд том зангуун дээр маш олон төрлийн сектор хундаа байрлаа. Тэгээд хүнсний дэлгүүрээс бол бид нэр яхаа гэхээр идэж уудаг хүнсээ авдаг тийм ээ. Аваад үйлчлүүлдэг ингээд. Энэ нэг хэсэг ингээд яригдчихсэн тийм бөөний төгөөр тусад нь ингээд зардаг бол яа энэ ингээд. За тэгээд нөгөө кинон дээр гарч байгаа тийм ээ. Одоо зар сурчлагаар явж байгаа энэ бүхэн чинь бол өсвөрийнх нь бол бас нөлөөлөх нэг юм эрсдэл
болж байгаа маа те. За зарим талаар гэх юм бол хүн нэг сэтгэл санаагаар унсан үедээ тийм ээ. Одоо амьдралд нь янз бүрийн бэрхшээл тохиолдоход тэрийг даван туулах аргачлаа олоогүй тийм ээ. Нэгснээ бол тулгымцсан тэр сэтгэл зүйн асуудлаа стрессээ тайлж чадаагүйгээсээ болоод магадгүй нэг удаа тийм ээ PR ч юм уу ингээд өөрийнхөө сэтгэл санааг засаад ингэсэн эхлэлж хүртэл байдаг. Тийм учраас бол яаваа гэхээр маш олон төрлийн эхлэл бол байдаг. Гэхдээ нэг онцож хэлэх юм нь бол ер нь хүнийг ингээд бүр хүчээр дагуулж яваад арх бүр алавдан уулгасаар байгаа архинд оруулсан тохиолдолд амьдралдаа баг байдгүй байна. Амрын хийжээс дутагдахгүй гэж ярьдаг шүү. Дутагддаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүн хамгийн одоо ямар ч нөхцөл байдлаа ихэд эцээс тухайн хүн л яг шийдвэрээ гаргана. Тэрэн дээр уухгүй юу? Тийм үгүй гэдэг шийдвэрээ бол гаргах юм байгаа тийм. Тэгэхээр хүмүүс яг юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь хүн өөрөө өөртөө буруу өгөх том дургу өөртөө энэ чинь муу сайн хүнээс хамаарч энэ бол хүний одоо сэтгэл зүйн онцлог тийм ээ. Тэгэхээр энэ нөхрөөс болоод манай одоо хүү архинд орсон юм аа. Энэ нэг нөхөр дагуулж явж яасаргаад тийм гэдэг ч юм ингээд бусдаас айгүй хүү хайдаг л та тийм. Би тэр орчинд ажиллаж байсан учраас би ингээд. Тэгэхээр энэ маань бол яг хуу тухайн орчин нөхцөлийн үдээр сайн гэхдээ л ер нь бол тухайн эцэст бол өөрөө одоо тийм архины асуудалтай болоход тэр хүн л тулан шүү гэдгийг одоо маш эрт ухаарах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд бол шал өөр явна цаашаа тийм ээ. Өөгийн байдал юм болдгийм байна. Архитараас гэдэг чинь хэрэг байдал зүйл миний найз ууж байна. Яагаад болохгүй гэж гээл ингээд явах юм бол тэр хүн цаашаа яах нь зам нь ингээд бас өөр болоод явна гэж бол хэлж байгаа. Тэгэхээр яг одоо өсвөр үе залуучуудад хандаж юу хэлэх вэ гэхээр одоо ингээд ахлах анги сурч байгаа, дунд анги сурч байгаа, оюутан сурч байгаа хүмүүсд бид нар бас сургалт мөрөлт хийдэг л дээ. Тэр үедээ бол одоо та нарыг бол олон баяр, наадам тийм ээ одоо зөндөө олон юм хүлээж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дунд арх дараас хэрэглэх тийм орчин нөхцөл бол бичгүүдэд тохиолдно. Энэ үед та нар яаж ер нь энд хандах хэрэгтэй юм бэ гэдгийг бол бид нар нэлээд тийм чиглүүлж өгдөг л дээ тийм ээ. Тэгээд дайлаад ирж байгаа найз гэдэг хүн чинь яг чиний жинхэнэ найз мөн үү тийм ээ. Тийм учраас бол би бол боддөө шүү дээ хүний хамгийн сайн найз хэдий арх бариад ирлээ ч гэсэн тийм ээ. Өө би ер нь архтараас удуучин намайг мэдж байгаа тийм ээ гэдэг ингээд тайлбарлахад бол тэрийг ойлгодог байх хэрэгтэй. Гэтэл авчирсан юм а заавал чи уухгүй бол ингээд хүмүүс ч бас нэг яриад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр энийг бол би за энэ яагаад гэвэл эрүүл мэндийн талаас нь харах юм бол миний уусан хундаг болгоом бол миний эрүүл мэндийн одоо сүмлэл үзүүлнэ. Тийм учраас намайг хайрлт, намайг ойлгодог сайн найз минь бол тэрвээ ах нь магадгүй пабд сууя л та. Тэгэхэд одоо миний найз юу авах юм гэхээр яг найз нэг жуус уучиг гэхтэл ойлгодог байх хэрэгтэй байхгүй. Тэргүй бол тэр хүнийг яах нь заавал чи энийг уу гэж ингэж байгаа юм бол миний яг жинхэнэ найз үгүй юу гэдгийг би бол бас жоо эргэлзээтэй л ханддаг. Тэгэхээр одоо ер нь ихэнх гарч байгаа гэмт хэрэгүүд за тэгээд одоо нийгэмд үзүүлэгдэж байгаа энэ сөрөг асуудлууд ерөнхийдөө 100-ны бараг 70% гэж бараг харагдах үйс өнцгөөс дандаа л савтууруулах юмтай холбоотой байгаад байна. Тэгэхээр энийг зөв зөвхөстэй хэрэглэе гэл ингээл байнга ярьж идэг шүү дээ. За 3 ундаг уугаад одоо бэл гэдэг юм уу тийм цагаан сараар заавал айлд орохоор 3 ундаг уул гэдэг. Тэнгүүтээ цагаан сараас нэг айлс нөгөө айлд машинаа барайл явж байгаа л аваар услах гарсан тохиолдол зөндөл байж идэг. Тэгэхээр одоо зөв зөвхөстэй хэрэглэе гэж юу яг бас юу хэлээд байгаа. Тань дээр мэдээж одоо олон төрлийн хүмүүс, олон төрлийн насны хүмүүс, олон мэрэгжилтэй хүмүүс очиж байгаа. Тэгэхээр зөв зөвхөстэй хэрэглэе гэж нэгт үе. Хоёрд одоо энийг яг ингээд нэг ингээд одоо хэтрүүлэн хэрэгжилчлээ гэсэн тохиолдолд биенээс хэр удаж ийж бас энэ архины хор гардгийн бол тий одоо нэг сар болж ийж гардаг мардаг гэсэн нэг тийм мэдээлүүд яваад идэг үнэн байдаг юм уу худлаа байдаг юм уу. За хэтрүүлээд хэрэгэлсэн тохиолдолд одоо хүн өөртөө маргаашнаас эхлээд авах арга хэмжээ нь юу гэдгийг тий одоо ингэ шараа тайлж ийн гээл тэгдэг. Зарим нь шараа тайлах нь зөв гэж ярьдаг. Зарим нь болохоор юу удаадах ч юм бол одоо архичин болсон шинжээ гэл ингэдэг тий. Та энэ тал дээр бас мэдээлэл. Тэгэхээр хамгийн сайн зөвлөгөө бол хамгийн сайн одоо үр дүн бол арх хэрэг хэрэглэхгүй байх. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол юу гаргасан байт юм л да. Одоо архины хэрэглээний байдлаар нь хүмүүсийг ингээд ангилдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг тийм таны саяны нэг тохируулж хэрэглэж байгаа гэсэн нэг тийм юу байдаг байхгүй юу? Тэр харамсалтай нь бол одоо манай ард түмэн бол энэнийг биелүүлэх сэтгэл зүйн бэлтгэл одоо энэ талаар ойлгох соёл юу ерөөсө болоогүй байна л да тийм ээ. Тэгээд яагаад гэвэл тэр хэрэглээ чинь маш бага хэмжээнд байдаг байхгүй юу? Ерөөсө маш бага хэмжээнд. Маш жижиг хунгаар тийм ээ. Маш жижиг хунгаар хүн зайлшгүй нөхцөл байдал үүсээд гэж байгаа.
бүр нэг хүний нэг бүр аргагүй байдалд ороход бол нэг эхлээд уухгүй гэж үзэн тийм ээ. За тэгээд уулахад би ганцхан хундах тийм ээ. За амын авч яваад 2 хундах. За 3 бол ингээд дуусаа. Энэс цааш байхгүй гэдэг ингээд хэн өөрийгөө ингээд чанд зөксөж чадчих юм бол энэ үл яаж юм вөхлөөрэ тэр хүн өөрийгөө барьж чадчих. Дээрээс нь тэдний хэмжээний хэрэгэлсэн архийг бол согтурууд хундагуул хүний одоо тий хүний бие физиолог тийм ээ илэг тэр үнийг задлаад ингээд боловсруулад тухайн хүнд хормон хамгийн бага учруулахаар ингээд даазар. Тийм даазар. Нэгсэн гэсэн үг байхгүй юу? За арх хэрэглэхгүй бай. За тэгтэл за инженерээс юу вэ тийм ээ? Ер нь ийм өсөл байдал үсэд хүн хэрэглэх шаардлага үүсэж байгаа. За хэрэглэх юм бол яг энэ төвшөнд барай. Иннээс ихсүүл эрсдэлтэй хэрэглээ, асуудалтай хэрэглээ, дээрээс нь юм архины хамаарал гэдэг ингээд явцдаг тийм ээ. Тэгэхээр ер нь яг архины дондох эмгэг гэж ярихаас өмнө наан зөвхөн 1-2 удаа угаад юм уу тийм архины хэрэглээ маш багтаа хүн очоод согтурс үедээ хүнтэй зодоо зөхөё гэж тийм ээ хүний амьд хүрсэн тохиолдол тийм ээ гэр бүлийн асар их эрсдлүүд ингээд хүн ингээл хүмүүс согтоол эхлэнгүүт бодох хэрэгтэй тийм ээ маш олон ан цав ангал ингээл бодож үүсчлээ л гэсэн үг нэг гэсэндээ ингээл унахад л ангал руу унах бэлэн гэсэн үг зам тээврийн ослууд гэдэг ингээд ярьж байгаа энэ юу гэсэн үг гэхээр хүн бол эрүүл ухаанаар одоо шийдвэр гаргах согтоод бүр ингээд тасарсан биш шүү дээ тийм ээ согтоод шийдвэр гаргах хоёр төрөл юу ялаа үүсчдэг байхгүй юу? Яагаад гэвэл тухайн нөхцөл байдлыг ингээд би зөв юм хийж гэнэ буруу юм хийж гэнэ гэдэг тэрийг ингээд цензур тогтоодог тэр хүний одоо уурах тархины хэсэг нь бол ингээд алдагдаад эхэлдэг. Тэр утгаараа эрүүлдэ хизээж хийхгүй байсан хийхгүй байсан үйлдэлийг бол хийчдэг тийм ээ. Тэгэхээр бүр ингээд яг нь архины хамааралтай гэдэг бүлэг биш. Хаяа нэг одоо уудаг хүний хувьд ч гэсэн энэ эрсдэл бол байдаг юм аа тийм ээ. Тэгээд хизээ хүн ухаардаг гэхээр бүх юм болоод өнгөрсний дараа гин тухай ордог. Ийм тохиолдол байгаа. Тэгэхээр юм чи ингээд өнгөрчдөг. Тэгэхээр бидний өмнө одоо юм амьдралд их том одоо хариуцлага хүлээх юмнууд байна л да тийм ээ. Эцэг их байх тийм ээ, найз нөхөд байх, за иргэн байх, сайн ажилтан байх ингээд энэ болгоны чинь дээр бол эрүүл мэндийн арх тарсны хэрэглээ чинь нэлээд тийм ач холбогдлоор нэлээд дээр ирэх хэрэгтэй байдаг байхгүй. Яах вэ их гэж хүнд энэ талаар эргэцүүлж боддог тийм ээ. Гэтэл ёо энэ яг байдаг анхаарлын гадна ингээд жоох орхио яваад байдаг тийм ээ. Тэгэхээр яг хүн бол өөрийгөө одоо зохицуулаад аваа явуулдаг хүмүүс бол бишгүй л бол байгаа. Гэхдээ ер нь ингээд анзаарч харж байхад бол тийм ээ арх тарсны нэг удаа хэрэглэхтэй бол яах нь хүмүүс одоо бодож яснаас ингээд дахиад яваад. Тэгэхээр архины хэрэглээ чинь ингээд аажмаар дамжаад явахдаа бас нэлээд олон юм шинж тэмдгүүд бол гардаг байхгүй тий. Тэрний нэг шинж тэмдэг нь бол ер нь өнөөдөр ингээд арх тараас хэрэглээд бие махбодын таагүй, сэтгэл санаа таагүй. Тэр манай дээр ирж байгаа хүмүүс бол ихчлэн бол одоо шаардах хэмжинчтэй хүмүүс л ирдэг сэтгцэн эрүүлийн үндэсний төвийн одоо дандах хэмжээ судлалын клиник гэдэг маань бол 30 ортой юм клиник байж байгаа. Энэний бол 95-аас 98% нь бол архины асуудалтай хүмүүс бол хөвчдөг тийм ээ. Тэгээ тэнд бол одоо насны одоо дийлэнх хэрж байгаа хүмүүсийг харах юм бол нэг за 18-аас 35 нас тийм ээ. За магадгүй нэг 20-оос 45 насны хоорондох ийм үлэг бол ирж байгаа. Өмнө нь бол ингээд эмэгтэйчүүд зориулсан 2 ор байдаг гэсэн баггүй юу? Өч манай одоо бас эмэгтэйчүүдийн архины хэрэглээ бас нэмэгдэж байгаа учраас тэр маань одоо магадгүй 4 болдон гэж жоохон тэр ороо бас нэмэгдүүлж байна тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо ирчүүд л архины асуудалтай болдог гэсэн юм чинь жоохон өөрчлөгдөд байна л да. Өөрөөсөө л ойлголт болоод байна. Тийм одоо ойлголт болоод байна. Тэгэхээр нэг зүйлийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Юу вэ гэх юм бол ер нь ингээд арх тарс угаасаа л бидний амьдралд ингээд байж гин энэ бол тийм ээ. Байсаарч байх болно тийм ээ. Тэгэхээр яагаад архийг асуудалтай болгож одоо юм их уугаад байна бүр архинд орчлоо гэдэг юм үүсдэг вэ гэхлээрээ бидний амьдралд байсан арх би энд байж гин тийм ээ. Ингээд явж хахад одоо ингээд би бол хэрэглээгээ хянах чадвартай бай архинаас илүү хүч чадалтай гэсэн үг тийм ээ. Хэрвээ ингээд маргааш юм уу өнөөрөө магадгүй ажиллаа дараад хүүхдээ цэцэрлээс авах шийд юм эсвэл маргааш өглөө хөдөө гадаа явахаар ажилтаа тэгээд найз нөхдөрөө очиод ингээд нөгөөдөл баярлалаа сууж дээ. За найз наашаа суу сайхан өнөөдөр жоохон ярьж байна. Уучлаарай найз нь юу энэний дараа ажилтаа тийм ээ. Тийм учраас тэрийгэ хэлж чадчихэв тийм ээ. За амсаг төдий юу ачаад ингээд явъя наа за. За гээд ясна хэлснээрээ өөрөө босоо яваад ажлаа өөрсдөө явчихж байгаа. Гэтэл хэрхэн хэрэглээд байгаа хүний хувьд яадаг вэ гэхээр уг нь бол хүн би бүр ингээд бүр амьдралаа алдъя одоо дампуур тийм ээ гэж ерөөс боддгоо тэр хүн. Нэг л мэд хэд ингээд асуудал үүссэн байдаг. Тэр үеийг ерөөс анзаардаггүй байхгүй. Гэтэл маргааш их чухал ажилтай. Маргааш өглөө эрт одоо яг нь ямар ч ажил хийж болно. Гэхдээ айгу зайлшгүй чухал ажилтай. Найз доктор ирж байгаа байхгүй. Ирээд за нэг жоохон суунаа бүдэр ойрд болцоо хөөд. За найз нэр ингээд 30 минут толол ирнэ явна шүү гэл ингээд ороод ирсэн маань.
2 ундаа уучаад биеийн тавираал те бүр сэтгэл санаа зэрэгэл. За зохицуулсан шүн өгдөг ч гэсэн гайгүй өнөөрөө жоох найзтайгаа суулгүй яах вэ? Тэгээ нэг 30 минут толох хүн чинь тэр оройжингаа яагаад тийм өглөөс ирээд ирэхэд юу дараагийн ажил дотор нь ингээд яасан ба ингээд шаатцсан ингээд явчих. Тэр явандаа бол арх хүнээс хүчтэй болоод эхэлчихдэг. Тухайн хүн бол хэрэглээгээ хянах чадваргүй шал өөр юм хянаад эхэлчихдэг байхгүй юу? Тэстэ юу гэсэн үг гэхээр тэр хүнийг хэд хоногоор уулгах тийм ээ худлаа яриулах хэмжээнд бүх энэ хяналт чинь энэ дээр гараад ирчихээрээ бид нар тэр нь иргэшэл орчиж байгаа байхгүй. Тэгэхээр яаж нөө одоо өдөртөө тийм өдөртөө энэ уухгүй гэж бодсон ч гэсэн тодорхой хугацаанд гинт уух сэтэл санаа орж ин тэ гинт найзууд руу ямар санагдана. Тэгээд ингээд нэг юм арх уух тийм дур үүсдэг байхгүй бүр хараа эндээ ингээд үүсч эхэлдэг тийм ээ. Уумар санагдана уухгүй болохоор тэгээд нэг биш санагдана. За яг хөө төвчиж явж байгаад нэг ирэхээр зааш ойрд ягааг уухгүй ингээд бүх юм чинь ингээд цаанаасаа өөр юм зохицуулаад ирдэг буюу бид нар бол юм өөр тархинд тийм голомтлог өөрчлөлт гарчлаа гэж үздэг байхгүй юу. Тэгэд нэг тэр үүсчих юм бол энэ насан туршдаа толгойд ирчих юмнаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл тэрнээс хүн зайл гарахгүй. Тэр архины асуудалтай хэвтүүлэн эмчлүүлж байгаа хүмүүсийг бол бид нар 100% эдгэрлээ гэж ерөөсөө үздэг байхгүй юу. Энэ хүн юу гэсэн үг гэхээр за зүгээр амьдралын жишээгээр бодъё л доо тийм ээ. За хоолн дэглэн барьж исэн хүн бишгүй л байдаг баг тийм ээ. Одоо ингээд маш олон хүмүүс тэгдэг шүү дээ. За би одоо жин гэлүүдэд байна. Одоо хоолн дэглэн барьна. Барьж үзээгүй хүн бараг цөөхөн байх тийм. Цөөхөн тийм ээ. Гэтэл хідэн тэгж тийм одоо 3 6 сараа энэ жилээр барьж чадах энэ ч маш амаргүй тийм ээ. Гэтэл ингээд өсөж яваад энэ гоё засан ширээн дээр ирээл суухад бол тэр хүн чинь нөгөө нэг хоолны дэглэн мэглэмтэй ингээд хүн зөрчилдөж байгаа заастаа ганц удаа гэж ингэдэгтэй яг адилхан байхгүй юу. Тэгэхээр эхний асуудалтай болсон хүн бол юу гэсэн үг гэхээр төвчлийн байдалтай буюу тэр гамаа бариад л явна гэсэн үг. Хизээ нэг өдөр заагаа статэй гэдэг нөгөө хоолны дэглэм алдагддаг шиг ийм асуудал үүсэх юм бол буцаал архиа угаал явна гэсэн үг. Ийм асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр ер нь энэ одоо амьдрал дээр энэ амьдралын энэ одоо олон асуудал авчирдаг амьдралын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг энэ согтууруулгандаа болон та эсвэл би тийм ээ. Энэний тэнцвэр байдлыг хадгалаад яваад тохиолдвол яг нь хэрэглээг маш бага төвшөнд байгаад болж игэл хэрэглэхгүй байгаад ингэ явах юм бол би архитарсан сүчтэй гэж юм өөрийгөө хэлж болно тийм. Тэгэхээр хяналтаа алдна гэдэг маань шал өөр юм толгойг өдөртөл хэлэхээр тэр хүн бол сайн хүн байж болно, муу хүн байж болно, ухаантай хүн байж болно, хүч чадалтай хүн байж болно, хинч байж болно. Тэр хүн бол одоо IQ өндөртэй хүн байсан чи тэр ерөөсөө хамаагүй болчихдог байхгүй. Тэрийг одоо юусэн ойлгоод авсан хүмүүс бол бас арай өөрөөр ямар ч төвшний, ямар ч мэрэгчлээ, ямар ч нас хүсдэг хүн арх уусан л бол тэр яг нэг жигд арх уусан л хүний төвшөнд л бүгд очдөг байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо ингээд хүн боддог те тэр юусэн тэр явал амьдралаа алдгаар хүн биш те. Тэр чинь шал ондоо хүн ингээд ярьж байдаг. Гэтэл яг одоо мэрэгжлийн бас онцлог гэж байна л да тий. Би ер нь л ихтэй миний хувьд бол архитект ханс усаал энэ хол одоо 10 жилийн өнгөрсөн. Тэгээс үлд манаагт орсон ингээд явж байгаа. Огт бол бүр амсдгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ миний хэрэглээний түвшин харцсан маш бага түвшинд байдаг байхгүй. Хоёрдугаар гэх юм бол мэрэгжлийн онцлог гэж байна шүү дээ тий. Тэгэл ерөөс их сургуулиуд төгсөөс сэтгцээр үнэмсний төвд ажилд ороод нархологийн клиникт ажиллаж эхэлж байхад архи дарс уусан хүн яг яа тийм бэ гэдгийг надад ингээ бүр амьдрал дээр хичээл зааж байгаа байхгүй тий. 10 жил уугаад ирсэн хүн байна. 15 жил 5 жил уугаад дампуурсан одоо ажил төрлөөсөө хаалгадсан ихнэр хүүхдээсээ салсан аваар ослоо хийсэн гэл ингэх тусам ингээд ерөөсөө нүд нэгж явах өө чинь архины хэрэглээ чинь ингээд миний бодохдоо бол ингээд тухайн газар амьдэрдэг тий. Тэгээд архи уудаг хүний гэх юм бол тэр урд гудамны нэг ахаа төсөөлөө явж чүгөө. Ингээд ерөөсөө за ерөөсөө яриад байдаг чинь ийм л юм байд юм байна штэ гэдэг. Өдөр болгон тийм хүмүүс ингээд ажилтдаг өстэй. Тэгээд цаашаа улам наривчлаа бид нэр судалж байгаа юм л да энэ. Тэгэхээр хүний бие бах одоо тэ хүний өөрөөр хэлбэл яаж нэрлэх гэдэг бүр ингээд маш олон сарын одоо нэгэсэнд дадлах хичээл тийм ээ. Тэгэл за ер нь бол энэ би бол их зүв явж исэн байна тийм ээ. Тэгээд ер нь архинаас хол байх чинь угаасаа л чухал гэдгийг энэ харуулж байна гэдэг. Тэгээд яасан бэ? Энэ талаар одоо сургалт хийж гэн яриа семинар хийж гэн тий. Тэгээд би бол өөрөө ингээд асуудалтай биш болохгүй тий. Архин дуртай хэрнээ ийм ажил хийгээд явах боломжгүй шүү дээ тий. Тийм учраас бол ер нь би зүгээр боддог байхгүй одоо ингээд явцсан кейсүүд бол юунаа гардаг л да тий. Бодиттой яг уулзаад тэр хүмүүс чинь нарийн юм бид нар бол ярилцдаг байхгүй тий. Ер нь ямар замаар яваад юу болчихваа гэдээ ирэхэд болооч. Тэгээ хоёрдугаар гэх юм бол архины асуудалтай болсон хүн болго ингээд тааш асуудал орсон шүү дээ болохоо ясаа одоо би өстэй боли туслаарай гэд бүгд ирдэн цөөхөн байдаг байхгүй юу ер нь цөөхөн талтай янз бүрийн байдлаар хүн бол ухамсарлаг гэхдээ хэрэглээ баг төвшөндөө хүн бол бараг л энийг яахгүй тоохгүй энэ бол ямар асуудал юм те би ямар архич юм уу гэдэг ч юм уу те эсвэл юу ярьж байгаа би бол
асуудалтай юм биш ээ гэж ийм хандлагатай ирдэг байхгүй. Хэрвээ тухайн маань ёстой болохоо байлаа ёстой надад туслаарай эмчилгээгээ хийлгээ те эмчтэйгээ одоо эмчээсээ тусламж авъя би хичээгээд ирж байгаа хүний хувьд бол тухайн хүний цаашдын тэр нэг уухгүй байх багтал нь хамаагүй үр дүнтэй болоод эхэлдэг байхгүй юу. Гэтэл цаанаа ингээд хүлэн зөвшөөрч чадаагүй хүний хувьд бол гадаас нь одоо мянга эмчилгээ хийх гээд хэцүү. Юм бол хэцүү. Тэгэхээр эхлээд нөгөө сэтгэл зүйн байдлаа бэлтэн өөрөө яг тэр шийдвэртээ үнэнч байна л гэсэн үг байна шүү дээ тий. Би эхнээс одоо холдё гарья гэсэн сэтгэл зүгөө хийж бэлдээг бол мянга эмчтэр очиод тусламж авахд бол үр дүн бага л байна. Тэг яг аюу сонин штэ. Хизээч ухаарч болдог. Тэгээд аюу би танд юу кейс хийлээ л да. Нэг хүн ярин сарсан кейс хийлээ л да тий. Нэг хүн яасан бэ гэсэн чинь ингээд нэг ингээд сэрсэн чинь машин дотроо өрөөдөд ирлээд ингээд онтчаасан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө машин ингээд юм өндөр юм ганг хэдэн метрийн ч ганг иргэн дээр ирээд урд дугуй ингээд уршаа гарцсан. Ерөөсөө эвгүй л хөдөлгөмлөг уршаа унахаар тэгээ ингээд харсан чинь яг хүл яг энэ дэр нэрсэн байгаа байхгүй. Тэгээл тэр хүн бүрс асар хүчтэй юу авсан. Юу болж байна энэ чинь одоо болигээд ингээд ерөөсөө ингээд цохилт аваад яг үхэх юм байна гэдэг. Ийм хүнд нөхцөл асуудлыг ойлгодог ч хүн байна. Зарим тохиолдолд хүн ер нь янз бүрийн байдлаа. Тэгэхээр манайд бол яхаа хүлэн зөвшөөрөөч гэсэн хүмүүс бол эрдэлтийн эмчилгээний явцад бас хүн яах нь тэр санаа нь өөрчлөгддөг. Бусд хүмүүсээ харж байгаад өөрийгөө ойлгодог тийм ээ. Тийм учраас бол архины одоо эмчилгээ хийлгэсэн хүмүүс та бас сонсч байсан байх AA цуглаан гэдэг. Монголоор бол AA гэдэг. Тэр чинь яг англи нэр нь бол alcohol anonymous гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ маань нэр хаяггүй одоо архичид гэж байгаа. Тэгэхээр бид нар бол яг ер нь архины асуудалтай хүнийг бол ингээд архичин ч юм уу те ийм нэр томьёогоор бол одоо нэрл ер нь тэгж нэрлэлдэггүй тийм архины асуудалтай хүн нэрлэж болохгүй энэ ч бас хүнийг тэгж бол яг нэр хоочм гэж бол болохгүй тийм ээ. Тэгээд архины нэрлэлд архины асуудалтай байгаа хүн тийм ээ. Тэгэхээр яаж ийм вөхлөөр янз бүрийн өсөлттэй байдал хүн бол юм ухаад. Гэхдээ ер нь мэрэгжлийн хүн дээр ирээд зөвлөгөө аваад явна гэдэг маань бол тэр хүний өсөлттэй санаа бэлтгэх бас нэг том боломж байхгүй юу? Суур бол аюу боломж. Яагаад тэгэхээр нөгөө яг мэрэгжлийн хүн дээр ирээд тухайн хүний байгаа асуудлыг бол татаас нь хараад ингээд маш богино хугацаанд үнэлээд таны хаана явж байгааг хэлээд өгч болно гэсэн. Тийм учраас бол ер нь хүн мэрэгжлийн хүн дээр очно гэдэг бол их зөв чиглэлтэй. Гэтэл хүмүүс бол ингээл хүн юунд нь хууртаал яваад байдаг байхгүй тийм. Лам дээр очиж яваад. Тийм ер нь хөрх арга гаргадаг хүн гэхнээс арга бараад хөрх юм дээр чи бас буруутгаж бас болохгүй юм л да тийм ээ. Одоо ингээл тусалчих хүн хаана ингээл явдаг. Хоёрдугаар юм донд хэмжээ гэдэг чинь нэг хэцүү юм гэх юм бол одоо биеийн нэг эмхтэй хүн байж бодъё тийм ээ. Одоо юу гэдгийг за нэг бөөрн чөвддөг гэдэг хүн байх юм бол гэр бүлийн тэр болгон зовоод байхгүй. Эмчтэр очиж нэмээ бичиж ам гамаа барин ингээд яах нь хяналтанд яваад байдаг. Гэтэл архины асуудал гэдэг чинь тийм биш. Хамт амьдарч байгаа хүмүүс, хамт ажиллаж байгаа хүмүүс мах хөршгүй. Тэгээд аав ээж ах トゥ гэдэг ерөөсөө ингээд асар том энэ хүрээний аягүй том болоо явчихдаг. Хүн болгонд оч төв ингээд очруулж идэг хэцүү нэг асуудал нь бол тийм ээ. Гэтэ яагаад бид нар миний одоо яг энэ чиглэлд ажиллаж байгаа яагаад ажилтдаг вэ гэдэг гэхээр хүний ингээд засрах боломж хонглын үзүүрт гэрэл ямар ч тохиолдол юм чинь ч гэсэн гэрэл байдаг байхгүй. Ямар ч одоо шинэ гэдэг энэ бол бүр өнгөрсөн хүн одоо архины бүр имжлэг хийлээ. Чи нэмэр алга уучлаа хэцүү. Бисэн ч гэсэн цаана нэг боломж байгаад байдаг байхгүй юу? Боломж байгаад байдаг. Тийм учраас энэ чиглэлд ажиллаж байгаа. Тэр сэтгэлж хөрвүүлж өгч штэ. Тэ нэгсэндээ мэрэгжлийн хүмүүс маань. Тэгэхээр архийг ингээд одоо яг хийдийн хугацаанд автомжтой ойрхон уухаар архинд жоохон донтоод эхэлж байгаа. За хэр хэмжээтэй бүр ойрхон давтамжтай аваад ирэхээр бүр ингээд донтцсон нилээн яваад байгаа. Одоо жишээ нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр юм уу эсвэл наркологийн төв дээр юм уу тийм мэрэгжлийн хүмүүст нь хандах шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр одоо бид нар бол яг үндэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийг одоо би бол ингээ одоо танахтай бол манайхаас аюул олон юм ч орж байгаа л да ерөнхийдөө ингээ чиглэлээр тэгэхээр нөгөө манад үлдэл телевизийг ерөнхийдөө хот гэхээсээ илүүтэйгээр хөдөө орон нутгийн үзэгч. За тэр сунд байгаа тэр багт байгаа гэх юм уу тий тархалт нь арай том болохоор тэнд байгаа хүмүүст мэдээллийг хүргэхийн тулд аюул их зорддог байхгүй юу. Тэгэхээр тэнд байгаа хүн мэдээж сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр ирж уулзнаа гэдэг бол маш ховор тохиолдол байгаад байдаг. Тэгэхдээ бас одоо нөгөө аймаг сум
дээр тодорхой хэмжээний яг чиглэлийнх нь эмчнэр байгаа байх. Тэгэхээр хүн яг өөртөө шинж тэмдэг илрээд байгаа тохиолдол байдаг юм уу? Тэрийгэ мэдэхгүй донтцсон тохиолдол. За эсвэл хажуу хавирганд нь байгаа хүн за энэ нэг жоохон ойрхон уугаад дээ шүү. За нэг сардаа нэг ойрхон уугаад болчихыг бол за хүн гэд нэг ойрхичих баг. Тэгэхэд ойрхон давтамжтайгаар ингээд бүр маш удаан хугацааны туршид 1 жилийн туршид байдаг юм. 6 сарын туршид 2 жилийн туршид ингээд уугаад байгаа хүнийг одоо хүндлэнгөөс хараад байдаг. Тэгэхэд арх ууж байгаа юм бол өөрөөр бас мэдгүй байх тохиолдол байна гэж бас та хэлж штэ тий. Энэ тохиолдлыг яг яаж өөртөө шинж тэмдэг нь одоо хүндлэнгийн хүмүүстэй яаж одоо яах юм бэ? Хүндлэнгийн хүмүүст ингээд энэ ойрхон уугаад байна шүү гэж харагдаж байгаа нь бол айгүй том шинж тэмдэг. Ер нь л нэг ахин дуртай болсон хүн чинь бол тэр хүнтэй ойрхон байгаа, садан байгаа юм уу тийм ээ? Хамт амьдарч байгаа, хамт ажиллаж байгаа хүмүүсд ажиглагддаг шүү дээ. Ингээл цаа чи өнөөдөр ирээгүй юм шүү ер нь тий 5 дахь өдөр ингээд ажиллаж байгаа хоцроод айгүй цаа чи нууцсан ингээд эхлэх нөгөө нууцсан байх тохиолдол буюу энэ анзаардаг эхэлж байгаа гэдэг маань бол нэг шинж тэмдэг байхгүй юу? Энэ ер нь уугаад байна шүү дээ. Тий өөрөө шинж тэмдэг. Хоёрдугаар гэх юм бол өнөөдөр уучаад маргааш өглөө босоод ирчих тийм ээ? Зүрхэн жичрээ, даралтан нэгсээд, хөлс нь гоожоо, сэтгэлэн төвшөөрлээд, тавгуутайд тийм ээ бүр бөлжүүлэх гээд ингээд маш хэцүү ерөөсө босоод явъя ажилд явхад хэцүү ингээд ерөөсө ийм хэцүү байж тал нэг ондог татдсан чинь ингээд биеийн тавир авчиж байгаа байхгүй нөгөө зөөрөд нь алга болоод эхэлж байгаа. Буюу энийг яг үндсэндээ шар тайлж байгаа гэж аргачлаж хэлж байна. Өнөөдөр уучаад маргааш нь дахиад ууж байгаа бол энэ бол асуудлын аль хэзээ үүссэн байна гэдгийг илэрхийлдэг бол шинж тэмдэг байхгүй тийм ээ. За тэгээд архины хэрэглээтэй холбоотой юу үүсэх юм бэ? Даах чадварын хувьд бас өөрчлөлт үүсч анзаарч болно хүн. Тэгэхээр арх хамгийн анх одоо арх хэрэглээд тодорхой хэмжээний арх хэрэглээд хүн согцсон хэмжээг бол тухайн хүний яг даах чадвар гэж үздэг байхгүй юу? Энэ магадгүй одоо 100 мл ч юм уу те одоо 200 г ч юм уу надад шүү дээ. Гэтэл ингээд архины хэрэглээ ингээд эхний үедээ бол ингээд тэр даах чадвар ингээд өсөөл яваад байдаг тийшээ. Өсөө яваад байдаг. Дунд үедээ орохоор бүр дээд түвшинд төрчдөг буюу тэр хүн ерөөсө согтгоо болчдөг, тасарж унахаа болчдөг. Тэгэхээр хүмүүс юу ч боддог гэвэл тухайн үнийг ингэж буруугаар өөгшүүлээд байдаг байхгүй. Согтдгоо өстэй мундаг залуу өстэй даана гэж бол өстэй хэлхийн аргагүй тийм ээ өстэй. Чи юу гэж юм хэлэхээр тэр хүн асуудлынхаа аль хэзээ архинонд хэмгийн дунд үе шатанд орцсон явж байгаа төгсгөл рүү болоод ирэхээр ерөөсө даах чадвар намунчдаг. Жохоо угаал тасраад нь. Дахиад босч ирнэ, дахиад угаад тасраад нь. Ингээд даах чадварыг гэдэг. Дараагийн нэг зүйл нь гэх юм бол эхлээд бол өөрийгөө яах нь ийм ялэмгүй зовлонт дур гэж байдаг байхгүй тий. Өөрийгөө хянах чадвартай. Умаар санагдсан ч уухад тийм ээ. Өнөөдөр ууж болохгүй тэрийг өөрөө ямар нэгэн байдлаар ингээ хянаад ингээ зөксөлч. Тэгэхээр дон хэмгийгүүд бол цаагаар бол энэ дур хүслийн юм байхгүй юу? Асар хүчтэй ер нь хүний дур гэдэг чинь аюултай зүйл шүү дээ. Яг ингээд явах юм бол тийм ээ. Хүний дур гэдэг чинь аюултай. Гэтэл Японд бол албадмал дур гэж байгаа. Тэр өөрөө чинь хүсэл зоригоос илүү хүчтэй тийм дур төрж байгаа байхгүй. Тэг яасан гэхээр би өсөхгүй байгаа ч гэсэн намайг дийлэн гэсэн. Тэгэхээр тэр хүн ингээд уухгүй гэсэн өдрөө ингээд ирээл ингээд төвчээ сууж байхад л ингээд янз бүрийн бодол орж иж байгаа байхгүй. За тус ганц өдөр яавал гэж дээ гэсэн аа болохгүй өнөдөр гэснээр ингээл өөртөө ингэж байгаа л тэгэл яах нь ингээд асар дурын өөрчлөлт буюу Яванда бүр албамал дур дом буюу тэрийг өөрөө бүр ямар ч хянах боломжгүй болоод ирж байна. За явцын донд гэр бүлийн асуудал үүсчихлээ. Арх дарсны хэрэглээтэй холбоотой гэр бүлд маргаалт тийм ээ. За ах эгчтэйгээ ингээд ер нь тэгэл архины асуудлаас ч зөндөө. Дээрээс нь юуны асуудал үүсчих вэ? Санхүүгийн асуудал. За арх гэдэг чинь өнгөө болоод байдаг юм биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг ажил хийдэг бол цалингаа буухаар уучаад байдаг, өөр зээл тавиад уучаад байдаг. Ингээд асуудал үүсээд явж байна гэдэг. Дараагийн нэг зүйл нь юм бол хинтээ ууж байгаас хамаарна. Эхлээд бол найз нөхдөйгөө хүрээнд, ажил төрлөөгөө хүрээнд ингээд магадгүй баяр ёслоод хэмлээд ингэдэг байсан мэл яванда арх уудаг найзтай болж эхэлнэ. Нэг хэсэг тийм ээ. Пракц үсээд тийм. Яванда хаан чамаагүй хинтээ чамаагүй уудаг болно. Магадгүй ганцаараа уудаг болно. Ийм тохиолдол бол айгүй. Ганцаараа уудаг тохиолдол энэ архины ямар шинж тэмдэг вэ? Ганцаараа ууж байгаа тохиолдол бол бас л их таагүй шинжтэй юм. Тийм, таагүй шинж. Ягаад гэвэл энэ бол бас л архины асуудал архинд орцсон байгаа хүний л шинж, тусан биелэлээ авах шаардлагатай шинж. Тэгэхээр таны асуусан дээр одоо телевизийн одоо зорилттой хүмүүс маань бол ер нь орон нутг руу чиглэдэг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүст дуулах сайн мэдээ гэх юм бол танд болон танаа гэр бүлд тийм ээ найз нөхөд таньдаг хүмүүс дотор чинь архины асуудалтай байж магадгүй хүн байгаа юм бол 1800 2000 гэдэг утас руу
залгаад энгийн утасны тарифаар тухайн хүнийхээ асуудлыг яриа хэлээ тийм ээ. Тэгэхээр энэ утсан дээр бол 24 цагаар сэтгцийн эмчүүд суугаад мэдээлэл өгдөг юм аа, шаардлагатай зарим зөвлөгөө өгдөг юм аа тийм ээ. Тэгэхээр маш тодорхой хэлээд өгөн л дээ. Өө наад хүн чинь ийм асуудалтай байна. Наад чинь нархны асуудалтай болчихжээ. Тусламж авах хэрэгтэй, ингэ хэрэгтэй гэдэг тийм ээ. Тэгэхээр аймаг болгонд бол яг сэтгэц наркологийн бол тасаг байгаа. Тэн дээр бол цөөн боловч нархны асуудлаар бол тусламж үйлчилгээ авдаг. За тэгэл болохгүй байгаа нөхрөө тэгэл одоо зардал мөнгө болгоод тэгэл хот руу авчираад эмчлийн хамгаалж тохиолж гэсэн бол байдаг. За нийслэлд бол нийслэлийн наркологийн эмнэлэг гэдэг байгаа толгойд байдаг. Энэ бол одоо яг нь эрүүл мэндийн даатгалаар наркны асуудалтай хүмүүс бол тусламж үйлчилгээ үзүүлдэг. За мөн сэтгцэн эрүүл мэндийн төв дээр хандаж хэвтэ эмчлүүлж болно тийм ээ. За мөн цөөн боловч эдэд наркологийн тийм хувийн эмнэлгүүд бол байдаг юм а гэдэг тийм ээ. Тэр эмчилгээ нь хамрагдаад за нэг 10-аас 14 хоног хэвтээд эмчлүүлээ тийм ээ. 7-аас 14 хоног хэвтээд эмчлүүлээд хүн бол нэг хэсэг ингээд босоод ирдэг тийм ээ. Тэгэхээр энэ эмчилгээг цаашд нь ингээд энэ идэрлийн байдлыг барих хамгийн гол чухал юу вэ гэхээр нөгөө Аа цуглаан өөртөө туслах бүлгүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэнд хүн бүхэн одоо явахгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ аюу тийм маш том дэм сэтгэл зүйн дэмжлэг болоо явчихдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр энд ингээд ижил архины асуудалтай байсан хүмүүс архины асуудлаа шийдчихэд цуглаад явдаг тийм нөхөрлөл байхгүй юу? Ер нь бол тэгэхээр энэ ингээд 8-уулаа сууж байхдаа за одоо хин нэг юм цайд бат ингээд дөнгөс амьд твтэд гарчаад анхны цуглаан дээр очиход энэ цуглаан дотор нэг нь 10 жил угаагүй. Дараагийнх нь 5 жил угаагүй, 8 жил угаагүй, 3 жил угаагүй, 3 сар угаагүй гэд ингээд явж байгаа хүмүүс ороод ирэнгүүт хүмүүс өөрийнхөө нэр юмс ярьж эхэлдэг байхгүй юу? Би бол ингээд архины асуудалтай байсан. Одоо ингээд явж байна. Өнөөдөр миний сэтгэл санаа иймэрхүү байна. Одоо яах нь гэд ингээд өөрийнхөө мэдрэмжийг нэгээ сэтгэлээ нэгээд нэг тойроод ярихаар маш их тийм юг олж авч идэг. Ийм асуудал үүсэж ирсэн юм байна шүү дээ. Тэгээ надад яг ийм асуудал үүсгээд байгаа шүү. Толгомдоотойгоо асуудлыг энэ хүн ингэж шийдсэн байна гэд ингээд эн чинь бол маш том одоо эмчилгээний хүрдэн боломжтой ийм юу болоод эхэлдэг. Бүрдэл болоод эхэлдэг. Тийм учраас дэлхий дээр энэ цуглаан бол ийм одоо эмчилгээний маш чухал бүрддэхүүн хэсэг болоод явдаг. Яагаад гэхээр одоо эмчийн хамгаалчид ямар нэгэн зэн тулаанд доохгүй явахаараа явандаа болох юм сонссон мэдснээ олж явах мартган ирдэг байхгүй тий. Тэгээд ирэхээр нөгөө очоод сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан энэ байдлууд маань бол жоохон тэрдэл мартагтаал одоо яах вэ нэг эргэлзээл гайхшраал ийм үе тохиолдох тул тэр байгаа хамт олонны уур амьсгал бол тэр нэг өөдөн батад яах нь игнэндээ нэгтгээд цаашаа уухгүй явах ухад нь туслах их том дэмжлэг болж өгдөг. Тэгэхээр арх ухаар шаардах нь зөв үү, шаардах нь буруу юу? Зүгээр яг хүмүүс юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр одоо ингээд өнөөдөр шинэ тэмдэглчихэд маргааш өглөө ингээд за хаста дотор муу хаста яг өгөх нэ тийм ээ хаста бас шатаад байна гэд. Тэгснэ оюунд нэг үлдсэн нэг п байгаа шүү дээ. Юу яриад байгаа маань чи харахын ч хүсэл алгаа тийм ээ. Ингээд бичих чинь хаста хэцүү байж штэ гэж хүмүүс яг одоо энгийн ярианд бол тэгээ ярьж байгаа. Энэ бол шаардлага биш байхгүй юу? Энэ бол хордлого. Тэр хүмүүс шаардж байгаа биш. Түрүүний би тайлбарсан те. Шаардлага гэж юу хэлэх юм гэхээр өнөөдөр уучаад маргааш өглөө нь босоод ирэхэд таагүй байгаа заурыг үлдээсэн тэр магадгүй вино дарс юу байдیں۔ Тэр уугаад үлдсэн юм ууж ээж татан засарч яа энэ шаардлага юм аа гэдэг. Гэтэ ингэж тайлах нь буруу гэжтэй тийм. Энэ бол энэ хүн бол асуудалтай болсон энэ хүн эмчилгээ хийх шаардлагатай энэ хүн бол аль хэзээний архины дондох эмгэгтэй болсон хүний шинж байхгүй юу тийм ээ. Тэр хүн одоо магадгүй яхаа гүрийгээд хүн уухгүй гэдэг ингээд хичиг гүрилээж гисэн тэгтэл хэцүү байдалтай нүүр тулж байгаа. Тэгтээ болж өгвөл уухгүй байвал зүгээр. Мэдээж сайн штэ тийм ээ. Маргааш нэг хэцүү байгаа даа. Гэтэл тэгж чадахгүй тохиолдол нь илүү их байдаг. Ягаад гэвэл энэ бол ерөөсөө л өвчний нэг шинж тэмдэглэл гэж үзэх хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр ингээд маргааш уумаар байсан ч гэсэн уухгүй болж байгаа энэ бол сайн мэдээж. Яг л өнөөдөр уусан маргааш уухгүй явбал энэ хүний эрүүл мэндэд ч гэсэн хэрэгтэй шүү дээ, тий. Гэхдээ тэгж өөрийгөө хэн чадчих байгаа бол энэ бол сайн үзүүлэлт тийм ээ. Гэхдээ ер нь арх тархснаас хол одоо амьдрах гэдгийг л бид нэр барих ёстой болохоос биш тий. Архиа ууж одоо нэгэ зохицуулъя тийм архины хараад хамаарлал олж нэг эмчлэе гэдэг ингээд асуудлыг хөндрүүлэхгүй байх боломж бол бидний гарт байгаа шүү гэдэг учраас арх тархсны хэрэглээгүй амьдралын хэм маягийг бол бий болохыг бүгдээрээ зорий. За ямар нэгэн нөхцөл байдлаар хэрэглээ гэхэд бол согтолтол авна гэдэг чинь хэтрүүл хэрэглээ шүү дээ ер нь бол тийм ээ. Өдрөө хэлсэн. За тэгээд яаж гэнэ үү? Тэр гаргасан нэг тийм хэмжээнүүд байд юм л да. Нэг удаа уух дээд хэмжээ гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол их бага хэмжээ гэдэг л да. Ер нь одоо за нэг пивэн дээр бол одоо нэг шил пивийг
хүний илэг бол ингээд бие модод задлаад ингээд болж юм байл та тийм ээ. Тэгээд яг нь айрган дээр бол нэг 2 литр айраг ч юм уу тийм ээ. Гэдэг ийм хэмжээнд гаргаад өгсөн. Тэгэхээр аюу бага хэмжээний согтлоо угдвч нь ерөөсөө биш тийм ээ. Тэгэд өдөр болгон 1 жил пив уугаад байвал бас энэ чинь болохоо байлаа авчиж байгаа тийм ээ. 7 хоногт одоо дэдл нь 2 удаа ч юм уу тийм гэсэн юмуд бол байдаг. Гэхдээ иймэрхүү зөвлөгөөнүүдийг яг ингээд хэрэгжүүлж чаддаг хүн гэдэг бол амьдрал дээр аюу бэрхшээлтэй ер нь бол тийм ээ. Ер нь бол. Гэхдээ нэг анхаарал хэлэх зүйл нь юу гэхээр Монгол хүмүүс Азиудад бол шүү дээ тий. Тэр стил спирт гэдэг зүйлийг ингээд задлагдаг фермент нь Европ хүмүүстэй харьцуулахад 4-5 дахин бага байт юм байна л та. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр яг адилхан одоо ийм хэмжээтэй архитараас сэргийлэхэд бол 4-5 дахин илүү миний сэтгэл зүйд бол миний бие махбод тор хөнөөлтэй л гэсэн үг. Буюу их богино хугацаанд архины асуудалтай бол магадaltaй гэдэг. Яг ингээд хараад биологийн талаас нь хараад үзэх юм бол биднэрт бол архи ер нь зохихгүй ард түмэн гэдэг ангилалд орж явдаг байхгүй юу. Тийм учраас ч гэсэн манад магадгүй архины асуудал бол их байгааг үүсэхгүй. Энэ бол ингээд судалгаагаар гаргаад ирсэн тийм зүйл байхгүй юу. Тийм. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань дуусах төгөж байна. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн архин донтолтын төвшин аль нь илүү байдаг вэ ер нь? Ер нь бол аль аль нь хамаарал асуудал үүснэтэй. Гэхдээ манай ингээд олон жил ажилласан эмчнэр бол эмэгтэй хүмүүс хэцүү л гэж ярьдаг. Тэгэхээр яг одоо сэтгэл эрүүл мэндийн үндэсний төвд ирж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу? За тэр нөгөө шаардлагатай тохиолдолд ингээд бас гадуур зөвлөгөө аваад явж байгаа мэдээж өөрөө хянаад ингээд явж байгаа хүмүүс заавал хэвтгүүгээр байгаа хамааралтай байгаа хүмүүс бол хариалагдж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэдний бас дийлэнх хувь нь эмэгтэй байна уу? Тэгэхээр мэдээж одоо эмэгтэй хүмүүс ч ууг нь маш их хүчтэй сэтгэлийн дэвчээртэй гэдэг. Тэгэхээр зөвхөн энэ бол миний эргэн хүний бодол л да хөтлөгч хүний хувьас биш. Магадгүй амьдралд нь олон төрлийн нөхцөл бололцоо янз бүрийн юмнаас үүссэн болоод тэрийг өөрөө нөгөө дотогшоо хүн их хөвчлэн бас архиар өөрийнхөө сэтгэлийн шархыг тайлаад байдаг юм болов уу гэж бодож байна л. Хамгийн сүүлийн асуулт маань энэ байгаад энэ нэвтрүүлгийн цагаа дуусгараа гэдэг чинь. Тэгэхээр яг хоо мэдээж одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс бол одоо аль аль нь л одоо нас тусамж авж байгаа өөрийгөө татаад аваа явцсан засарцсан байгаа тийм их мундаг явж байгаа эмэгтэйчүүд бол олон бий. Гэхдээ зүгээр миний яг ингээд сонссноор манай Ахмад эмчнэрийн хэлдэг байсан зүйл юу вэ гэхээр яг ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэл зүй бол эдгэрэлд бол эрчүүд нэрээ илүү байдаг л гэж ярьдаг. Тийм эмэгтэйчүүд ингээд дахиад уучих гэдэг тохиолдол байдаг. Эмэгтэйчүүд хувьд нэг л тийм хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг гэж ярьдаг. Тийм ээ. Тийм учраас юу гэсэн үг гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр эмчтэн хамрагдахад бол ер нь бол яг эрэгтэй нь илүү байх магадлал байгаа. Гэхдээ ямар ч хүн бол засрах боломжтой байдаг юм аа. Би тэрэн дээр бол хатуу яг бол хийж чадахгүй тийм ээ. Тийм учраас бол одоо асуудалтай байгаа хүмүүс ба ер нь ингээд архи тасны хэрэглээг одооноос эхлээд л ер нь хязгаарлах, багасгах, ер нь буруу яваад байгаа юм шиг гэдэг ойлголтыг аваад энд дээр нэг мессеж суулгаад тийм ээ. Ер нь энэ дээр их анхаарах хэрэгтэй юм шүү гэдэг ойлголтыг авчвал ингээл тухайн одоо үзэгчдэд бол их том мессеж болох байхаа гэж бодож байна тийм ээ. За тэгэхээр үзэгч та бүхэн үйлчлэлээсээ өглөөг өгсөн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр архитект гэсэн сэдвээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмж гантулга оролцлоо. Тэгэхээр үзэгч та бүхэн бас Улаанбаатар хотод яг одоо ирэн зөвлөгөө авах боломжгүй байгаа бол хөдөө орон нутагт айлч өрн телефон нууцнаас те 1800 2000 гэсэн дугаараар холбогдоод зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр бас танд илүү ойртож байгаа юм байна. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн маань эмчнэр маань баг засалчид маань тэгэхээр ер нь бол 14 хоногт нэг удаа 21 хоногт нэг удаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс маа дээр эмчнэр өргөдөн ирж үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн минь үлзэл хийцтэйгээ өглөө бүрийг хамтдаа дандаа өгтөж байгаараа шин сорог мэдээллийг хүргэж сайхан зочдтой бас хомиртой урин залдаг байгаа. Тэгэхээр бидэнд бас чухал асуудлын талаар энэ бол мэдээж маш том өргөн цар хүрээтэй. Тэгэхээр яагаад ч яриад одоо дуусагдахгүй барагдахгүй сэдв учраас үзэгч та бүхэнд бас дараа нь дахиад мэдээллүүдийг хүргэх болно. Тийм болохоор дараа нь дахиад мэдээж таныг студидтэй урих болно. Хоёулын энэ талаар үргэлжлүүлэн ярилцээ. Тэгэхээр бидний мэдээллийг өгсөн. За тэгээд олон хүмүүсийн бас сэтгэл зүйд одоо нөлөөлж олон хүмүүсийг тэрхүү дээр архитект гэдэг зүйлээс татан гаргаж байгаа танаа хамт баг олонд танд бас маш их баярлалаа гэдгийг хэлье. За.
Бидэнтэй хамт өглөө гэсэн үлзий телевизтэй хамтайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эфирийн найруулагчаар Бэлгүн, за зураглаачаар нөхөн хөтлөгч Чимэглүү миний бие үзэгч та бүхэндээ энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлгээ хүргэлээ. Баяртай үзэгчтэй үргэлжлүүлэн үлзий телевизээ хүлээн авч үзээрэй.